Сайн мэцхан уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Манай Hello Fortune podcast-ийн 14-р дугаар та бүхэнд хүрч байна. За энэ дугаараараа сюрприз барья гэж ярьж исэн. За тэгвэл өнөөдрийн дугаараар та бүхэнд North Node болон South Node-ийн талаар бид хоёр ярихаар бэлтлээ. За тэгээд North Node болон South Node гэдэг чинь нөгөө үйл өөрийн хоёр зангилаа гэж бас орчуулагдаад байгаа тийм монголоор. За тэгээд дэрнээс өмнө одоо шууд уламжлалаа хэлчихье. Ascendant буюу мандалт нь болохоор зэрэг Scorpio буюу хилэнцээ орд байна. За тэгээд нар маань угаасаа хүрээ ордон дээр байгаа. Харин сар маань болохоор зэрэг ихрээ ордон дээр байна. Тэгэхээр саяхан болохоор зэрэг шинэ сар гарсан. Тэгээд шинэ сар маань одоо та бүхний хэддүгээр хаус дээр гарсан. Тэрнээс одоо шалтгаалаад бас өөр тэгж нөлөөлөл нь байгаа гэж үзэж байгаа. За шууд одоо тэгвэл North Node өдөр South Node руу оръё доо. За тийм. Энэ бол одоо ямар нэгэн гариг мариг бол биш гэж байгаа тий. Энэ болохоор одоо дэлхийн нарыг тойрох нэг замтай. Тэнгүүд сар бас дэлхийг тойрох нэг замтай байгаа шүү дээ. Тэнгүүд энэ хоёрын яг ингээд тойрог замынх нь огтлцол дээр үүсэж байгаа цэг гэж юу нь ойлгох хэрэгтэй. Тийм. За тэгээд ийм өксөөр одоо хагас дэлхийг тойрдог юм уу? Орбитын зам нь. Тийм тэнгүүд яг одоо нэг чиглэлд ингээ яг тойрж байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэр өксөж байгаа цэг нь болохоор North Node буюу хойд зангилаа болж байгаа. За тэнгүүтээ одоо тэр тойрог замаа яг буураад ингээ доошоо одоо урууж байгаа гэх юм уу? Тэгэх юм бол тэр дээр нь огтлцож байгаа цэг нь болохоор South Node болж байгаа гэж ойлгож болно. За тэгээд энэ нь болохоор ингээд астрологид яг ямар утга илэрхийлэлтэй байдэмэ гэх юм бол за North Node-ийн хувьд гэх юм бол одоо бидний ер нь сүнсний амьдралын зорилго зам гэдгийг илэрхийлдэг. Тэнгүүд South Node нь болохоор яг North Node-ийн яг эсрэг нь байдаг. Энэ хоёр ингээд нэг нэгээсээ заавал ингэж юм байна эсрэг оршдог гэж ойлгож болно. Тэгээ South Node нь болохоор илүү өмнөх амьдрал past life гэдэг рүү яваад ордог. За ингэж тавчхан ойлгож байна. За одоо бид хоёр ингэж дэлгэрүүлээ цааш нь ярив. За тэгээд North болон South Node-ийг чинь нөгөө sidereal astrology дээр логийн толгой болон сүүл гэж ерөөдөө яваад идэв шүү дээ. Тэгээд бас нөгөө карма, зарма гэж ерөөдөө илэрхийлэгддэг. За тэгээд North-ууд нь болохоор зэрэг яг сая хэлсэнчлэн чиний амьдралын чинь яг энэ амьдралын яг зорилго чи яг юу вэ гэдгийг ер нь бол харуулж байгаа. Чиний яг сурах ёстой тийм lesson буюу тийм хичээл сургамж тэрийг хэлж байгаа. Харин South-ууд нь болохоор зэрэг яг өнгөрсөн амьдралд яг чиний сурсан тэр чадварыг илэрхийлдэг. Тэгэхээр одоо South Node нь ямар нэгэн байдлаар нэг ордон дээр байх юм бол чи тухайн ордныхоо нөгөө нэг шин чанарыг яг өнгөрсөн амьдралдаа яг бүрэн ингээ ашиглаж сурцсан. Эсэргээрээ энэ амьдралдаа болохоор зэрэг яг тэр ордныхоо эсрэг ордны шин чанарыг чи яг одоо ингээд энэ амьдралдаа сурах хэрэгтэй гэж ерөөхдөө ингэж явагдаж байгаа. Тайлбарлал ингэж хэлнэ. За тэнгүүд North Node дээр болохоор ер нь бол хоёр юмыг бид нэр төрсөн хэсгтээс харж байна шүү дээ. Нэг нь болохоор North Node нь ямар ордон дээр байна. Тэгээ ямар одоо байшин дээр нэгдийг харж боломжтой. За тэнгүүд энэ хоёр юу нь бол хоёулаа нь хоршиж ойлгох хэрэгтэй гэх юм уу? Ямар нэгэн орд байгаа нь тэр нь болохоор тухайн тэр байшин дээрх салбарт ямар шинж чанараар тий ямар одоо арга замаар ер нь бол тэр лесэн буюу тэр амьдралын хичээл сургаалыг авах хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулж идэг. Тэгэхээр North Node нь болохоор зэрэг яг хэдгүр хаус дээр байна гэдэг нь чиний амьдралын яг хаана ямар салбарт яг ингээд хичээл нь байгаад байна. Тэнгүүтээ яг сайн буюу яг нэг одоо ордон байгаа шүү дээ. Ордоор нь болохоор зэрэг яг нэг нь яг ямар аргаар сурж болох уу гэдэг нь ерөнхийдөө яг мэдэх боломжтой л гэсэн үг л дээ, тий. За тэгээд ер нь бол North Node, South Node нийлээд ер нь бол lunar nodes гэж ер нь ярьдаг тий. Сарны зангилаанууд гэж ер нь бол ярьдаг. За тэгээд нөгөө нэг North Node чинь болохоор зэрэг яг сарны хэртэлт, нарны хэртэлттэй ер нь бол маш их холбоотой байдаг. Яг гоо тэрийг болохоор зэрэг яг дараа та бүхэн тайлбарлаж өгье. За тэгээд North Node болохоор зэрэг яг 12 ордыг тойрох хугацаа нь 18.6 жил байдаг. Тэгэхээр нэг ордон дээр ойролцоогоор 1.5 жил гэсэн үг л дээ. Тэ яг ингэ тооцоолоод үзвэл тэгэхээр ер нь нэг онд төрсэн хүмүүс нэг North Node-ийг ер нь хуваалцчих болно гэсэн үг тийм. Нэг ордон дээр шүүж байгаа тийм. За тэгээд North-ууд нь болохоор зэрэг яг чиний амьдралд чинь яг шинэ
туршлагыг илэрхийлж байгаа. Яг ингээд шинэ газрыг илэрхийлнэ гэсэн үг. Харин саутууд нь болохоор зэрэг past life буюу яг өнгөрсөн амьдрал болохоор чиний яг аль үршээ буюу яг аль өмнө нь ингээд мэдэрсэн, туулцсан тэр одоо мэдрэмжийг илэрхийлж байгаа. Тэгэхээр ингээд одоо угаасаа чи ингээд бодоод үзтээ яг саутууд нь болохоор зэрэг яг чиний comfort zone гэсэн үг заяа. Юусаа гарахыг хүсдэггүй. Тийм тухтай тийм газар гэсэн үг. Тэнгүүд нортууд нь болохоор зэрэг яг чиний шал өөр газар гэсэн. Харьцагнаас гаднах ертөнц гэсэн үг тийм. Тэнгүүд угаасаа тэртээ тэргүй яг нортнууд буюу тэр яг ингээд харьцагнаас гадуурх тэр ертөнцөд амьдрал жоохон хэцүү байж шүү дээ тийм. Яг ингээд сорилтоор дүүрэн ингээд яг ингээд хичээл тэр бүх зүйлүүд нь маш их хэцүү ч юм уу те. Амьдралын хичээлийг л яриад байгаа л та тий. Амьдралын хичээл зэрэг нь амар хэцүү байдаг ч юм уу те. Тэнгүүд астрологийн хувьд болохоор зэрэг хамгийн чухал ингээд зөвлөгөө нь болохоор зэрэг юу вэ гэвэл яг нортнуудын хувьд чи яг нортнуудынхөө хичээлийг, сургаалыг, шин чанарыг ингээд эзэмшиж чадсанараа чи илүү ингээд growing буюу яг ингээд дээшлэнэ. Илүү ингээд хувь хүн талаасаа илүү ингээд сайн хүн болж төлөвшнө гэдгийг ер нь бол харуулж байгаа. Solo leveling гэж арчс тийм. Ер нь л өөртөө дэвшилт гаргаж ийна гэсэн үг. За тэнгууд саутнууд нь болохоор бас дээрээс нь өөрт ингээд нуугддаг нууц хаясыг илэрхийлдэг. Тэгэхээр ерөөсөө ингээд aviation ингээд байдаг мөртлөө ерөөсөө comfort zone-наас гаргадаггүй тэмдэглэл илэрхийлдэг гэдэг. Илүү саут нүүдтэйгээ зуралтахаас илүү норт нүүдтэйгээ зуралтжээж илүү их хэц дэвшил гарна. Тэгэхээр ер нь бол одоо хүнийг амьдралдаа ямарваа нэгэн байдлаар заавал комфорт зоноос гарахыг юу шаардна гэсэн үг шүү дээ. Хэрвээ өсөж дэвчийг хүсчээвэл за тийм байдлаар бол илэрнэ. За тэгээд угаасаа тэртээ тэр хүн чинь яг ийм одоо тааламжтай таашаалтай зүйл дуртай болохоор саут нүүд рүүгээ илүү их тий анхаарлаа хандуулах боломжтой болж ирж байгаа юм л та тий. Яг саут нүүдийнхөө тэр бүх одоо зам чанараасаа салмааргүй, норт нүүд рүүгээ ямааргүй тийм үе гарч ирэх бах. Тэгээд яаж гэдгийг нь болохоор зэрэг хамгийн гол нь астрал бас ингээд жоохон зөвлөгөө болгоод өгчдөг юм бас их хөөрхөн гэх юм уу тий. Астролог бол ер нь л таны энэ амьдралд туслах нэг зүйл гэж одоо номл гэсэн үг л дээ. Номл юм да. Гэтэ та амьдралаа бол бүрэн өөрөө шийднэ. Гэтэ астрологийн тусламжтай та аливаа зорилго бэрхшээлтэй илүү дөт замаар хүрэх боломжтой гэж ер нь бол ойлгочлаа. Тэр нь л тусгай. Ер нь бол астролог бол өөрөө яг хөөхөн өөрийгөө танин мэдэх нэг аялал гэж ойлгож байна. За ингээд норт нүүд болон саут нүүдийн яг ерөнхий шин чанаруудыг хэлээд дуусчлаа. Одоо болохоор зэрэг яг норт болон саут нүүдийн 12 ордонд яг ямар байдгийг тэр бүх зүйлүүдийг ярьж эхлэх үү. За тий. За тэгвэл одоо хоньны ордонд норт нүүд, Либрагийн саут нүүдийн тухай ярьж эхлэе. За эдгээр хүмүүс нь яг хизээ төрсэн байд юм бэ гэвэл 1967 оны 8 сарын 20-ноос 1969 оны 4 сарын 19. За тэгээд 1986 оны 4 сарын 7-ноос 1987 оны 12 сарын 2. За тэгээд 2004 оны 12 сарын 27-ноос 2006 оны 6 сарын 22. За одоо тэгээд 2023 оны 7 сарын 18-наас 2025 оны 1 сарын 11 хүртэл гээд яг одоо болж байгаа шүү дээ. Тэгэхээр яг Aries буюу хоньны ордны нөртнүүд тэгээд Libra буюу чинлүүр ордны саутнууд яг одоо байгаа гэсэн үг. За тэгээд хэрвээ энэ мөчлөгт төрсэн хүмүүс бол одоо нортнууд, саутнууд дээр нь ямар шин чанарыг илэрхийлээд байгаа юм бэ гэдгийг ярих юм бол за тэгээд яг хоньны ордны нөртнүүд нь яг ямар хөө шин чанартай байд юм бэ гэхлээр ингээд яг одоо энийг бас сонсож байгаа хүмүүс бүгдээрээ бас ингээд чихээгээ сайн ингээд талгаараа заяа. Хоньны ордны нөртнүүд гэж байгаа заяа. Тэ хойд зэнглээ. За Либрагийн буюу жинлүүрийн ордны өмнөх зэнглээ гэж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ нь болохоор зэрэг ямар хөө шин чанартай байх юм бэ гэхлээр орд болгон дээр ийм зүйл ажиглагддаг. Тухайн хүн Libra буюу те Libra дээр саутнууд буюу одоо өмнөх зэнглээ байгаа шүү дээ. Тэнгүүд жинлүүрийн өмнөх зэнглээтэй хүмүүс нь ямар байх юм бэ гэхлээр тухайн ордныхоо ингээд жоохон муу шин чанарын илүү их ингээ аваад тэнгүүтээ Aries буюу хоньны ордныхоо нөгөө нэг яг зөв юм шин чанарууд шүү дээ. Тэрнээс зүгтдэг.
Тэнгүүд одоо бодоод үзсэн. Тэгэхээр Libra дээр нөгөө нэг сул талууд нь ингээд хэлсэн шүү дээ хоёулаа тий. Жишээлбэл одоо хүнээс илүү хамааралтай байдаг тий. Хүнээс илүү хамааралтай байдаг, шийдэмгий бус байдаг. Тэгээд ингээд үзэл бодлого. Тий ингээд аливаа нэг асуудлаас ингээд айл болох ингээд хүндэрдэг тий. Хэрүүл маргаан гаргах дургу байдаг ч юм уу. Тиймэрхүү ингээд шин чанаруутай шүү дээ тий. Тэнгүүд энэ хүмүүс тийм байна гэсэн. Илүү ингээд тэр тал руугаа ингэж явж байгаа. Астролог болохоор зэрэг яг юуг зөвлөдөм бэ гэхлээр өөрийгөө их хайрлаа. Өөрийгөө таньж мэдээ. Зүүн сонгоо сонсоо. Тэгээ ганцаараа байхаас юусоо битээ. Тэр нь болохоор зэрэг бүгдээрээ яг хоньны ордны шин чанар үүсдэг. Одоо North Node дээр байгаа ордныхоо шин чанарыг илүү хөгжүүл гэсэн үг шүү дээ. Яагаад гэх юм бол South Node дээр байгаа ордны шин чанарт чинь тэр шин чанар нь байхгүй учраас одоо өмнөх амьдралдаа чи ийм одоо South Node-ийн шин чанарыг ингээд айгуу сайн эзэмшижсэн. Тэгвэл одоо чи дараагийн амьдралдаа яг North Node-ийн шин чанарыг илүү эзэмш. Тэгэх юм бол чи өсөж твж чадна гэдгийг л илэрхийлж байгаа гэж ойлгож шүү дээ. Тийм тэгэхээр яг энэ хүмүүст болохоор зэрэг яг юу зөвлөдөг вэ гэхээр өөртөө илүү ихтэй байх хэрэгтэй гэдгийг зөвлөдөг. Тэгэхээр яг өөртөө илүү ихтэй байснараа та яг юм одоо one to one relationship гэж байдаг шүү дээ. Яг ингээд ганцаарч ирсэн хүнтэй ярилцах. Энэ дээрээ илүү их ингээд амжилттай болж чаднаа. Хэрвээ тэрэн дээр яг өөрийгөө илэрхийлж чаддгүй бол тэгэхээр ингээд Libra South Node-тэй хүмүүс болохоор зэрэг ямар байд юм бэ гэхээр хитрхи нөгөө хүнээс ингээд хамааралтай болчдөг нөгөө харилцаан дээрээ тэгэнгүүт нэг ийм байдэн шүү дээ. Найз охин найз залуу гэж байлаа шүү дээ. Тэнгүүд найз охин нь дандаа найз залуугийнхаа ингээд зан чанарыг ингээд авдаг. Ямар үнэтэй хамт байхаас шалтгаалan шууд тэр хүнийхээ зан чанар болчдөг. Жишээлбэл ингээд геймер хүнтэй ингээд найзлах юм бол одоо геймер болдог ч юм те. Тэнгүүдээ шууд тэрнээсээ салаад одоо шууд тийм rock starтай үерх юм бол шууд ингээд rock дуу сонсдог болох ч юм. Яг ингээд ийм болно л гэсэн. North Node нь Aries дээр байдаг хүмүүсийн хувьд гэх юм бол яг энэ одоо Aries-ийн шин чанараас аягаасан суралцах хэрэгтэй яг болох нэ гэж юу нь харж байна. За тэгээд бас нэг сонирхолтой юм байдэн шүү дээ. North Node нь одоо бас одоо амьдралыг ер нь илэрхийлж байгаа. Тэнгүүд North Node-тэй ингээд ойрхон холбоос үүсгэсэн байдлаар ингээд одоо хамтрагчтайгаа ингээд чарт харж агаад тэгээд ямар нэгэн холбоос их юм бол одоо амьдралд очрох хэвээр хүмүүс ч юм уу те. Эсвэл нөгөө South Node нь холбоотой байх юм бол өмнөх past life та ингээд уулзчирч ирсэн ч юм уу те. Тиймэрхүү юм бас харуулах боломж байдаг. За тэрийг бол битээр одоо л ярихгүй. Дараагийн юм дээр бол ярина гэж бодож байна. Aries болцсон уу? За тэгвэл Taurus руу орцгоё. За Taurus болохоор зэрэг яг ингээд яг саяны яг өмнөх хэлсэнчлэн бодоод үзсэн. Taurus-ийн North Node, Scorpio-гийн South Node гэсэн үг. За энэ хүмүүс нь болохоор зэрэг яг хизээ төрсэн байд юм бэ гэвэл 1966 оны 2 сарын 20-ноос 1967 оны 8 сарын 19. Тэгээд 1984 оны 9 сарын 12-ноос 1986 оны 4 сарын 6. 2003 оны 4 сарын 15-наас 2004 оны 12 сарын 26. 2022 оны 1 сарын 19-ноос 2023 оны 7 сарын 17. За тэгээд ингээд сонсоод үзэхээр яг ингээд яг сая Aries дээр хийсэн он сар өдрөөс яг өмнөх ингээд он сарууд нагааз тэгэхээр яг ингээд South Node болон North Node-ийн яг ингээд нэг шин чанар нь дандаа ингээд retrograde буюу ингэж буцаж ухарч явдаг. Бидний болохоор зэрэг 1-ээс 12 гэж явдсан шүү дээ. Тэнгүүд Aries, Taurus цаашаа ингээд явж байгаа шүү дээ. Тэнгүүд North Node болохоор зэрэг тэгж явдаггүй. Pisces, Aquarius, Capricorn гэж ингээд эсрэгээр ингэж явдаг. Тэгэхээр энэхүү дараалал нь ийм байна. За тэгээд Taurus-ийн хувьд болохоор зэрэг яг яадаг вэ гэвэл яг өмнө нь хийснийг бодоод үзсэн. Тэгэхээр Scorpio-гийн жоохон сул талын илүү хөнгөд аваад Taurus-ийн сайн чанар руу ингээ явахгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд Scorpio дээр жоохон сул талуудыг ингээд хэллээ гэх юм бол маш тийм нууцлагдмал. Тэгэд ерөөсөө хүнд тэгж итгэж өгдөггүй. Маш ингээд хүнд итгэх гэж маш их удаан хугацаа зарцуулдаг. Тэгээд бас intimacy буюу нэг дотн тийм харилцаа холбоогоос айдастай байдаг. Гэх мэтчлэн иймэрхүү сул талтай шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс нь болохоор зэрэг тийм байдаг. Тэнгүүдээ бас яг
хамтрагчаасаа хамааралтайгаар өөрийнхөө үн цэнийг мэддэг. Тэгэхээр ингээд нөгөө хүнээсээ ингээд хамааралтайгаар ингээд би яг ямар үн цэнтэй юм бэ? Би яг яад юм бэ гэдгээ яг өөрөө мэддэг гэсэн. Тэгэхээр ингээд бас ингээд яг өмнө нь ярьсанчлан тийм relationship-тэй холбоотой ийм асуудлан дээр бас жоохон гарч ирж байгаа. Тэгэхээр ийм хүмүүс энэ амьдралдаа ер нь таавар шинж чанар буюу өөрийнхөө өрн цэнтэй байдлаа ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө үн цэнийг олох хэрэгтэй гэсэн. Тэнгүүдээ бас нөгөө тааварс чинь яг одоо Венусээр удирдуулдаг болохоор бидний өмнө хэлсэнчлэндээ ингээл амар сайхан хүчин сонсоо болно гэлтэй. Why нугасаж идэг гэдэг шиг. Яг ингээд тэр шиг зүгээр л ингээд амьдралаас таашаалах ба яаж мэддэг. Тэ хэрхэн таашаалах ба бүр ингээд маш сайн мэддэг. Тэгэхээр ингээд амьдралаас таашаал авч сураа. Тэгээд бас өөрийнхөө үн цэнийг мэдэрч сураа. Тэгээд бас битгий бас ингээд intimacy гэдэг зүйлээс битгий тэгж их айгаарэ. Гэдгийг ингээд астролог зөвлөж байгаа гэсэн. Тэгээд илүү зүйл тууштай андарэ. Гэдэг яг зөв. За ийм зүйлөө өгж байна. За тэгээ энэ орднууд нь бас ямар гэр дээр байгаа шалтгаалаад аль салбарт илүү энэ шинж чанараа гаргах уу гэдгийг ер нь хэлж өгнө. Тэгэхээр тэрийг та бүхэн өөрсдийнхөө төрсний хэсгтээс дэлгэрэнгүй хайгаад хараарай. За тэгвэл одоо ихэрлүүг орцгоё. Нортнууд ихэр дээр байхаар яг яадаг вэ? За ихрийн ордон дээр болохоор зэрэг 1967 оны 8 сарын 26-наас 1966 оны 2 сарын 19. За тэгээд 1983 оны 3 сарын 17-наас 1984 оны 9 сарын 11. За 2001 оны 10 сарын 14-нөөс 2003 оны 4 сарын 14. За 2020 оны 5 сарын 6-наас 2022 оны 1 сарын 18 хүртэл байсан байна. За Gemini эсрэг тал сотнууд нэг угаасаа номын ордон дээр орж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг Gemini дээр байхлаар яг ямар шин чанартай байд юм бэ гэхлээр ямар ч зүйлд ингэж баримт нотлохоо гэж байдаг шүү дээ. Тэнгүүд тэр зүйлгүүгээр зүгээр шууд итгэждэг, тийм зантай болчдөг. Нэгдүгээрт. За тэнгүүдээ хоёрдугаарт болохоор зэрэг үзэл бодол дээр бүр ингэж маш ингэж шаргуу тууштай зогсдог. Зүгээр л ингэж би ингэж бодож байна. Энэ зөв гэд ингэж шууд ингэж зогсчдөг. Тэнгүүдээ өөрийгөө хитрхи ингэж зөвтгөх шин чанар хандлагатай болж байгаа. Тэгээд бусдын одоо мэдрэмж гэж зүйл байгаа шүү дээ. Яг яаж мэдэрч байгаа бол тэрэн дээр ингэ жоохон ингэ бүдүүлэг хандна гэсэн үг. За тэгээд амьдралдаа хитрх яарад хитрхи ингэ одоо энергиэр дүүрэн байгаа учраас одоо мэдрэл нь ядрах тийм хандлага байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд ямарваа нэгэн зүйл яарал сандраал ингээл яваад байгаа. Тийм л гэсэн үг л дээ. Энэ хүмүүст өгөх зөвлөгөө гэх юм бол илүү Gemini буюу хэрэг ордны тэр шин чанараа илүү харуулаарай. Тэгэхээр бусдад харьцагтай одоо илдэг байгаараа гэдгийг одоо зөвлөж байгаа юм. Тэр одоо Gemini чинь угаасаа ингэ бодоод үзтээ харьцаа холбооны ингэ тэ хаан штэ ерөөд бол тэгэхээр бусдад ингэ харьцагтай тэгэж илдэг байх хэрэгтэй. Өдөр тутмын амьдралдаа яг ингээд тэ төлөлөө яг нарийн ширийн тэр бүх зүйлүүдийг ингээд хараад тэгэх юм бол ингээд амьдрал чинь сүрчгүй гэдгийг санах хэрэгтэй. Бусдыг сонсох хэрэгтэй гэдгийг ухааруулдаг. Тэгээд бас Gemini ч болохоор зэрэг яг өөрөө бусдыг маш сайн сонсдог хүн шүү дээ. Тэгэхээр тийм болохоор нуртнууд нь Gemini дээр байгаа учраас бусдыг маш сайн сонсох хэрэгтэй. Бусдыг сонсснороо чи яг өөрөө бас бусдад сонсуулах болно. Ингэж байж харилцаа холбоо гэдэг зүйл чи явдгийг шүү гэдгийг Gemini нуртнуудтай хүмүүс зөвлөж байгаа. За тэгэхээр энэ хүчлэгийн хүмүүс энэ дээр анхаараарай. За ихрийн хувьд юм бахны. За дараагийн орд болохоор мэлхийн дээр нортнууд нь за матар дээр софтнууд нь байрлаж байгаа тохиолдолд яг ямар байх вэ? За тэгэхээр энэ мөчлөг нь болохоор 1944 оны 5 сарын 12-ноос 1945 оны 12 сарын 3-ны хооронд төрсэн хүмүүс. 1962 оны 12 сарын 24-ноос 1964 оны 8 сарын 25-ны хооронд. За тэгээ 1981 оны
9 сарын 25-наас 1983 оны 3 сарын 16. За 2000 оны 4 сарын 10-наас 2001 оны 10 сарын 13-ны хооронд. За 2018 оны 11 сарын 7-оос 2020 оны 5 сарын 5-ны хооронд төрсэн хүмүүс ер нь cancer нарт cancerтэй байх тий. Тэгэхээр чи ингээ бодоод үзтээ яг нөгөө 20 онд чинь одоо тий корона гарсан шүү дээ. Тэгсэн чи яг энэ дээр нортнууд нь юун дээр байгаа зү cancer дээр байгаа зү. Тэнгүүд чи ингээсээ бодоод үз. Тэнгүүд бид нар чинь яг ингээ карантинд ороод л яг гэр бүлтэйгээ илүү цаг хугацаа өнгөрүүлэх шаардлагатай болсон шүү дээ. Тэгсэн чинь ингээ зарим нөгөө нэг жоохон мим яваад исэн шүү дээ. Гэрийнхэнтэйгээ жоохон ярьж үзлээ. Их дэжгүй хүмүүсээ тийм байна гэдэг шиг. Яг ингээ нортнууд маань cancer дээр байгаа учраас гэр бүлдээ илүү цаг хугацаа зарцуулах хэрэгтэй гэдэг биднэрт ухааруулсан яг жил болж эхэлж байгаа. За тэр чих одоо тэгвэл яг төрсөн яг тэр шин чанарын хэлье. За тэгэхээр яг ингээд Capricorn-ы яг сөрөг шин чанарууд буюу хитрхи хүүтэн байх тий. Ямыг хитрхи ингэж нухацтай авч үзэх, хариуцлагыг бүр ингээд хитрхи ингэж баримтлах. Тэгээд бусдаас тэгж ингээ хамааралтай байхаас айхайц. Бусдтай ингэж тэг дотн байхаас айхайц гэсэн үг. Cancer ч юм болохоор зэрэг яг нөгөөний жоохон emotional орч штэ. Тэнгүүд Capricorn болохоор зэрэг эсэргээрээ emotional биш. Тэгээ яг сул тал нь яг тийм болохоор шууд ингээд emotion гэдэг зүйлээс айдаг хүмүүс болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ер нь илэрхийлж сурах хэрэгтэй. Илэрхийлж гаргаж явах хэрэгтэй гэж байгаа тий. Тэгээ бусдад айгүй эрэнгүү хандаж, бусдыг халамж хайраар одоо хандах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. Бити юм хүйтэн бэ. Тийм. Чи эмзэг байж болно. Эмзэг байхаас бити яа. Тэг ингээд хамгийн гол нь ингээд чи эмзэг байж болно гингүүдээ зүгээр л годомчны эмзэг байдлаа харуул гэсэн үг бол биш л дээ тий. Зүгээр л яг Capricorn, Cancer гэдэг чи хоёулаа яг нэг тий IC болон MC байхгүй тий. Тэгэнгүүт IC нь болохоор зэрэг буюу одоо 4-р хаусыг ярил л да тий. 4-р хаус чинь Cancer. Тэгэнгүүт 4-р хаус юу гэдэр хэлдэг бэлээ. Бүр ингээд хувийн зүйлийг илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр чиний яг Nord нүүд чинь Cancer буюу тэр хувийн зүйлтэй чинь байгаад байгаа учраас чи өөрийнхөө тэр сэтгэл зүйн хэрэгцээгээ, сэтгэл зүйн эмзэг байдлаа гэр бүл дотны хүмүүстэй гаргаж болно. Гэр бүлдээ илүү их ингээд цаг хугацаа ингээд өнгөрүүлээ. Тэгээд энэ донд болохоор зэрэг гэр бүлтэй хитрхи хатуу онддаг хүмүүс бас байж магадгүй. Гэр бүлтэй маш их хайртай зав. Одоо Capricorn ч нугасаа тийм шүү дээ. Гэр бүлтэй маш их хайртай. Тэнгүүдээ хатуу. Тэгээд ингээд хайраа яаж илэрхийлэх юм ингээд мэддэг болчдөг. Тэнгүүд яг ингээд энэ донд яг тийм хүмүүс байж магадгүй. Яг ингээд маш их хайртай ч гэсэн яг хайраа яаж илэрхийлэх юм мэддэггүй. Тэнгүүдээ дандаа ингээд одоо хатуу байдаг ч юм уу те. Тэгээ ямарваа нэгэн зүйл ингээд гуйлаа эсвэл ямарваа нэгэн зүйл ингээд гэр бүлийн хүн ингээд имзэг байлаа гэж бодоход зүгээр л ингээд хатуу байгаа. Чи ямар ингээд имзэг юм бэ? Наа чи нэгэд ингээд ингээд тийм хатуу үгсээр ингээд гэр бүлийгээ тэгжиж магадгүй. Тийм болохоор тэр бүх зүйлийгээ болоод яг чи өөрөө имзэг байж болно гэр бүлтэй. Гэр бүл чинь чамд имзэг байж болно гэдгийг одоо ойлгож ухаарах хэрэгтэй гэсэн үг. Гэр бүлийн үнцнийг ойлгох хэрэгтэй гэж. Тэгээд амбиц гэхээсээ илүү өөрийнхөө зөн совиндоо илүү их найдаад амьдрах хэрэгтэй гэдгийг одоо сануулж байгаа. Зөн сонгороо чиглүүлэх дээрээ амьдралтаа гэж байгаа тий. За Cancer хувьд юм бэ. За одоо болохоор зэрэг Leo-го ярив. Leo Nord нүүд, Aquarius South нүүд гэсэн үг. За Арслангийн ордны Nord нүүдтэй хүмүүс нь болохоор зэрэг 1942 оны 11 сарын 22-ноос 1944 оны 5 сарын 11, 1961 оны 6 сарын 11-ээс 1962 оны 12 сарын 23, 1980 оны 1 сарын 6-наас 1981 оны 9 сарын 24. За тэгээд 1998 оны 10 сарын 21-ээс 2000 оны 4 сарын 9 гэсэн үг. За тэгэнгүүтээ 2017 оны 5 сарын 10-наас 2018 оны 11 сарын 6. Aquarius-ийн сул тал тэнгүүтээ Leo-гийн сайн талыг бодоод үзье. Тэгвэл яг ингээд ерөнхий концепт нь гараад ирнэ.
За Кореас гэх юм бол мэдээж хүрт үндий. Тийм хүрт үндий. Одоо бусдад шүү дээ. Одоо бусдад одоо чин сэтгэлээсээ одоо хандхаас айцтай болж эхэлдэг байгаа. Тэнгүүдээ бас одоо өөрийгөө бусдаас өөр байгаад эмзэглэх. Одоо бусдаас одоо ялгарч гарахаас эмзэглэх. Тэнгүүдээ бусдын анхаарлын төвд байхаас бас айх айдас. Эрсдэл хийхээс ингээд эрсдэл хийхээс имэх дайх. Өөрийнхөө содон байдлыг зүгээр л ингээд би яг яагаад бусдаас өөр юм бэ? Би яахлаар ийм байд юм бэ гэдгээ ингээд буруутгах гэсэн. Өөрийнхөө содон байдлыг буруутгах. Юуг зөвлөдөг вэ гэхлээр илүү йогийн шин чанартай болоод үзье. Лёч юм болохоор зэрэг яадаг лээ те. Би ийм хүн. Надаар ингээд бахарах. Тэ одоо бусдын анхаарлын төвд байх туфтаа. Тэмүүтээ анхаарлын төвд байна гэдэг чинь тэр хүн бусдаас зүгээр л ингээд ялгараад нэг зүйл ингээд сонгоор чинь гэсэн үг шүү дээ. Тийм болохоор яг тэр ялгарч байгаа содон байгаа тэр зан чанараа одоо гаргаа. Тэр зан чанараараа бахархаа. Өөрийгөө хайрлаа. Лёч юм бүр өөртөө бүр амар хайртай орчтой тий. Тэнгүүдээ эрсдэл гаргаж сураа. Лёч юм болохоор зэрэг бас нөгөө эрсдэл гаргаад тэгээ гамблинг энтер хийгээ яваад байгаа шүү дээ. Тэгээ тийм болохоор бас нөгөө нэг эрсдэл гаргаж сурах хэрэгтэй. Гэтэ гамблинг хий гэсэн үг бол биш. Зүгээр л яг ингэж жоохон эрсдэл гаргаж сурах хэрэгтэй амьдрал. Тэгээд бас амьдралаас аягүй гоё таашаалтай. Тэг бүтээлч байдлаар хандах хэрэгтэй. Бүтээлжээр хандаад ер нь л амар өөртөө итгэлтэй мөртлөө өөртөө итгэлтэй. Гоё амьдрал гэдгийг харуулж байгаа. Энэ амьдралынхаа одоо зорих зүйл нь гэсэн үг шүү дээ. Ямар шин чанартай байх илүү зүцгээ гэвэл юм байна. Тийм. Тэгээд би сая гинт бодлоо. Тэгээд 5 дугаар хавьстай байх юм бол магадгүй нөгөө хүүхдэд илүү ингээд сайн хандах хэрэгтэй шүү гэдгийг харуулдаг бах те. Эсвэл энэ амьдралтаа хүүхдтэй илүү их ингээд ажиллах хэрэгтэй ч юм уу те. Өөрийнхөө хүүхдтэй эсвэл яг одоо өөр хүмүүсийн хүүхд ч юм уу магадгүй тэгж бодлоо. За дараагийн орд нь болохоор охины орд болж байна. За норт нүүд нь охины ордон дээр, софт нүүд нь загсны ордон дээр байхад ямар үт юм бэ? За 6 дахь орд гэж байгаа тий. За тэнгууд хэдүүлээ яг загсны ордын суд талыг бодоод үзье. Мэдээж Виргогийн жоохон жижиг болчиход шүү дээ тий. Жижиг дуу, ганцаардмал. За мөчлөгийнхэн талаар ярих юм бол 1941 оны 5 сарын 25-наас 1942 оны 11 сарын 21-ний хооронд. За тэгээ 1959 оны 12 сарын 16-наас 1961 оны 6 сарын 10, 1978 оны 7 сарын 6-наас 1980 оны 1 сарын 5, 1997 оны 1 сарын 26-наас 1998 оны 10 сарын 20. За 2015 оны 11 сарын 12-наас 2017 оны 5 сарын 9-ний хооронд энэ мөчлөг төрсэн хүмүүс нь норт нүүд нь охины ордон дээр байна гэсэн үг. Тэр ер нь бол одоо ингээ харангууд үе үед л ингээд норт нүүд ингээд амьдралын ингээ суралцах зорилго нэгтэй хүмүүс ингээд нийгэмд байгаад байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр одоо болохоор зэрэг Pisces-ийн муу тал тэ Virgo-гийн сайн талыг бодоод үзгээд гисэн шүү дээ. Тэгэхээр өдөр тутмын нарийн ширийн зүйлүүдийг болохоор зэрэг нөгөө яг анзаархаас тэгж зайс хийдэг болж эхэлж байгаа. Нэгдүгээр тэнгүүдээ болохоор зэрэг яг нөгөө зохион байгуулалт гэдэг зүйлийг ингээд мэдхгүй тэ ямар нэгэн зүйл зохион байгуулалтгүйгээр хандна. За тэгээд ямар нэгэн тодорхой зорилго тодорхойлохоос тэ ингээд зайс хийж эхэлж байгаа. Асуудлыг ер нь одоо яг бодож шийдгээс илүү сэтгэл хөдлөлөөрөө ургуулсан бодоод явчихдаг ч юм уу тий. Тэгж ер нь шийдэх гээд байгаа ч юм уу. Тиймэрхүү суулталтай. Тэрийн амьдралтаа бол Virgo-гийн сайн талууд буюу эрүүл мэндэд бодох хэрэгтэй нэгдүгээр шүү дээ. За хоёрдугаар болохоор зэрэг цэвэр байдлыг бас одоо маш сайн одоо сахих хэрэгтэй. Угаасаа хүн болгоно л хийх хэрэгтэй л дөө. Зүгээр л яг бүх зүйл дээр цэвэрч нэмбай хандах шаардлагатай. Деталь металлын дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар нэгэн дутуу талаас болоод деталийг ингээд хайж маягдаг тий. Тиймэрхүү байх хандлагатай учраас төлөө зүйлд хандахдаа жижиг зүйл дээр ч гэсэн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бодоод нэмбай цэцтэй хандаарай л гэдэг илэрхийлж байна. Өөрийнхөө зорилгыг бас маш сайн төлөвлөх хэрэгтэй гэж харуулж байгаа.
За зохион байгуулалтыг л ерөөдөө илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг амьдралдаа зохион байгуулалттайгаар бас яг өдөр тутмынхаа хөвшлийг бас эрүүл болгох хэрэгтэй гэдгийг харуулж байгаа. Өдөр тутмын хөвшлэх чухал болж таарч шүү дээ. За одоо тэгэхээр одоо Libra буюу жилүүрийн ордны нортнууд, Aries-ийн South-нууд. За тэгэхээр эсрэгээр болж шүү дээ. Тэгэхээр шууд шал эсрэгээр болж эхэлж байгаа. Тэнгүүд болохоор зэрэг яг саяны Aries-ийн хэлсэн муу тал, сул тал, Libra-гийн хэлсэн сайн талыг бодоод үзсэн гэсэн үг. За тэгэхээр эдгээр хүмүүс нь болохоор зэрэг яг хизээ төрсэн байд юм бэ гэвэл 1958 оны 6 сарын 17-ноос 1959 оны 12 сарын 15, 1977 оны 1 сарын 8-наас 1978 оны 7 сарын 5, 1995 оны 8 сарын 1-ээс 1997 оны 1 сарын 25, 2014 оны 2 сарын 19-ноос 2015 оны 11 сарын 11. За тэгээд бүр ингээд 2032 оны 10 сарын 15-наас 2032 оны 5 сарын 22 хүртэл юм байна. Тэнгүүд энэ хүмүүс чинь сул тал нь болохоор хитрхи өөртөө ихтэй болчиход байгаа шүү дээ. Хитрхи өөрийгөө нэгдүгээр тавьж байгаа. Хитрхи ингээд өсөлтөгч болж ирж байгаа. Маш төвчээргүй болж ирж байгаа. Тэнгүүдээ хитрхи төрөмгий хурдан шийдвэр гаргах гад юмыг бодлогоогоор хурдан шийдвэр гаргах гад идэг. Илүү ингээд нарциссистик шин чанартай болж эхэлнэ гэсэн үг. Одоо миний аз жаргал чухал, би л ингээд чухал байх хэвээр. Хоёр хүний харилцаа байлаа гэхэд би л ингээд илүү их ярих ч юм уу тийм. Би л илүү их ингээд ямар нэгэн зүйл ашиг хонжоо ингээд харна гэсэн үг. Миний ашиг хонжоо чухал. Би ингээд энэ зүйл ингэх хэвээр гэдэг ингээд арай нэг өөрлөгөө чиглэсэн бие төвтэй болж эхэлж байгаа. Тэгэхээр яг Libra нортууд нь болохоор зэрэг юу илэрхийлдэг юм бэ гэхэлэр бусдтай ийдэг харьцаж сураа. Өөрийгөө жоохон дард сур гэж байгаа тийм. Жоон дараад бусдтай эн тэнцүү харилцаад бусдын оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй. Тэ. Одоо энэ хүн яг юу мэдэрч байгаа бол тэ би энэ хүний оронд байсан бол бас яг юу яах байсан бол гэд илүү их ингээд харилцаа холбооны тал дээр бас ингээд хийх хэрэгтэй. Тэгээд бас яагаад ч бас тэгж амьдралд ингээд заавал ингээд ялах тийм одоо зүйл бас байхгүй гэдгийг санах хэрэгтэй. Хаяач гэсэн бууж өгөөд байх хэрэгтэй. Чадж байгаа үнд нь боломжийг олох гэж үзээрэй гэдэг ч юм уу тий. Тэгээд өөрийгөө бити хитэр хийх ингээд шахаарай. Энэ ярилталтай бусдтай яваарай гэж байгаа тий. Тэгээд бас одоо энэ хүмүүс чинь яг би л угаасаа болж байгаа. Тэ уусаа би ганцаараа болно. Надаа өөр хүн хэрэггүй гэсэн тийм үзэл хандлагатай байдаг байхгүй юу? Тэнгүүд энэ хүмүүст яг юу зөвлөдөг вэ гэхлээр өөр хүн ч гэсэн ингээд чиний байхгүй зан чанарыг агуулж байгаа учраас өөр хүнтэй харилцах, өөр хүнтэй хамт байснараа чи бас өөрийгөө яадаг гэдгийг олж мэдэх боломжтой шүү гэдгийг сануулж байгаа. Тэгэхээр бусдтай хамт байх хэрэгтэй шүү. За тэгж зөвлөж байна. За дараагийнх нь болохоор North нode нь Scorpio дээр, South node нь Taurus дээр. За яг эсрэгээр тохиолдож байна. За энэ болохоор ямар мөчлөгт төрсэн хүмүүс болд юм бэ гэхээр 1956 оны 10 сарын 5-наас 1958 оны 6 сарын 16-ны хооронд төрсэн хүмүүс, 1975 оны 7 сарын 10-наас 1977 оны 1 сарын 7, 1994 оны 2 сарын 2-наас 1995 оны 7 сарын 31. За 2012 оны 8 сарын 30-наас 2014 оны 2 сарын 18. За энэ жоохон ирээдүйдээр 2031 оны 3 сарын 21-ээс 2032 оны 10 сарын 14-ний хооронд төрсэн хүмүүс North node нь Scorpio дээр байна гэсэн. За тэгвэл энэ дээр бодоод үзэх юм бол Taurus-ийн сул тал болж байна. Scorpio-гийн сайн чанарын. Тэгэнгүүт Taurus-ийн сул тал нь болохоор зэрэг жоохон материалистик байгаад байдаг шүү дээ. Аливаа ямарваа нэгэн зүйл заавал ингэж барьцдаг. Энэ миний зүйл гэд ингэж ерөөсөө тавихгүй. Тэгдэг. Тэгэнгүүтээ бас ингэж аюулгүй байдлыг маш их чухалчилсан шүү дээ. Тэгэхээр ингэж аюуллаас айх айцтай болж ирж байгаа гэсэн. Ингэжүүл яана, тэгжүүл яана. Би одоо
заавал аюулгүй байх хэрэгтэй гэдэг ингээд. Тэг 9-ээс айх айц бас энэ дээр амьдралдаа ер нь аливаа зүйлд эрсэл гаргахаас айх. Тэ илүү зүгээр нэгэн хэвийн оршихыг илүү зэсэж магадгүй. Тэнгүүд Скорпио ч юм болохоор зэрэг яг өөрөө бас 6 дахь мэдрэхүү буюу зүүн савн хүчсэн тийм одоо орж штэ. Тэгэхээр энэ хүмүүс болохоор зэрэг өөх зөвлөгөө нь зүүн савнгаа бас сонсорой. Тэгэхээр Норд нүдэн загсны ордон дээр байх юм бол зүүн савнгаа илүү сонсох хэрэгтэй гэдгийг харуулж байгаа. Тэгээд өөрөө бас аливаа зүйлийг гүн гүнзгий нэгтлээд бодоод судлаад үзээрэй. Тийм өөрчлөлтөөс битгий айгаарай. Өөрчлөлт гэдэг бол муу зүйл биш шүү. Яг л нөгөө нэг Скорпио гэдэг чинь бас өөрчлөлтөөр дүүрэн орж штэ тий. Тэгэхээр аливаа ямарваа нэгэн зүйл өөрчлөлт заавал байдаг. Тэгэхээр одоо өөрчлөгдөхгүй суугаад байгаа чинь хүртэл яг чамайг өөрчилж байгаа гэсэн. Тэгэхээр тэр нь болохоор зэргийг яаж өөрчилж байгаа вэ гэхээр муу талаар нь өөрчилж байгаа. Жишээлбэл ингээд чи ингээд бодоод үзье. Чам нэгэ 4 зос байсан. Тэгээд тэрийг ингээд ямарваа нэгэн эстэл гарахгүйгээр зүгээр л ингээд байлгаал байсан заяа. Таурустай холбоотой. Тэгтээ яг 4 зоос таурустай холбоотой л гэдэг л доо. Тэгэхээр яг ингээд өөрчлөлт оруулахгүй яг ингээд 4 зоосыг ингээд харах юм бол заяа таурус шиг ингээд харагдаж байгаа гэсэн. Сауд нүдэн таурус шиг. Яг ингээд өөрийнхөө тэр ингээд зоосыг яг ингээд бариад зүгээр л ингээд байгаад. Тэнгүүд тэр нь ерөөсөө өөрчлөгдөхгүй дөрөв ингээд явсаар л байна. Харин өөр хүмүүс өөрчлөгдөөд зарим дэвшлэн. Зарим зоос хэсгээл явж байхтай хэсэг нэсгээл алдах нь алдаал явж байхтай. Яг л нэг зоостай одоо нөгөө нэг суусан цэцнээс явсан нохоод эргэлдэж. Явсан тэнийг дээр штэ. Явсан тэнийг. За. За тийм ээ. За тэгээс хитрхи татна байдал үүсгэхээс бити яагаарэ гэж байгаа. Тэгээд бас нөгөө нэг өхрийн орд болохоор зэрэг бас X-тэйгээ зурлах хандлага бас маш их байдаг заяа. X эсвэл яг Евроны хуучны зүгэл дээр бас ингээд зурлах хандлага маш их байдаг. Өөрт нь ингээд одоо ерөөсөө ингээд хэрэггүй болсон зүйлийг ингээд байлгаал авах тохиолдол их байдаг заяа. Тэгэнгүүт энэ нь харилцаа холбоо дээр ч хүн дээр ч эсвэл яг эд материал дээр ч байдаг. Тийм болохоор энэ бүх зүйлүүдийг болох хэрэгтэй. Аливаа ямар нэгэн зүйлд амьдралдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг одоо сануулж байгаа. За тийм ээ. За дараагийнх болохоор Норд нүдэн номын ордон дээр Сот нүдэн ихрийн ордон дээр. За ийм байдаг хүмүүс болохоор аль мөчлөгдөрсөн байт юм бэ гэвэл 1955 оны 4 сарын 3-наас 1956 оны 10 сарын 4. За 1973 оны 10 сарын 28-наас 1975 оны 7 сарын 9. 1992 оны 8 сарын 2-наас 1994 оны 2 сарын 1. 2011 оны 3 сарын 4-нөөс 2012 оны 8 сарын 29. За 2029 оны 9 сарын 24-нөөс 2031 оны 3 сарын 20 гэж байгаа. За тэгэхээр хүүхдүүдийнхаа төрсний өсөлтийг бас хараад байж байгаа ээж аав нар байх юм бол тий аль үед төрөөд манай хүүхд юу нь л яг ямар талын дутагдaltaй байна, аль талыг энэ амьдралд нь одоо зааж өгөх үү гэдгийг юу нь ойлгочих юм бол багаас нас ингээд тэр зан чанар дээр ажиллаж байна шүү дээ тий. Тэгэхээр тэрийг хараад авбал зүгээр хүүхдэд төлөж байгаа хүмүүс ч юм уу тий. Хүүхдэд төлөж байгаа хүмүүс 29 оны 10 сар төрөх хүүхдүүд маань тий ингээд одоо яаж ч гэр бүлийн одоо хүүхдэд төлөвлөөд гаргасан ч гэсэн яг л тэр хүүхд нь ингээд ямар орчинд төссөн юунаас шалтгаалсан тэрнээс шалтгаалаад ингээд бүр өөрлөө л да. Тий төрсөн хэсэгт ингээд яг гаргаад ирдэгтэй асуудалтай тал мал хэл. Тэгэхээр энэ л хувь заяагаар л явах гэж бодчих. За тэр энэ л хүүхд. Тэгтээ яг хүүхдэд төлөвлөх нь л айгуу зөв байх. Хариуцлагатай амжин гэсэн үг. За номын ордны Норд нүд тэнгүүд ихрийн ордны Сот нүд гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ихрийн ордны муу зан чанар тэнгүүдээ номын ордны сайн зан чанарыг гэсэн үг. Тэгэхээр номын ордны сайн зан чанарыг сурах хэрэгтэй. Яагаад гэвэл чамд ихрийн ордны муу зан чанарууд байгаа учраас. Тэгэхээр яг ямар байд юм бэ гэхэлэр хитрхийх ингээд одоо майнд буюу яг ингээд тарих толгой нь бүр ингээд хитрхий ингээд актив. Бүр ингээд маш их зүйл ингээд боддог. Тэгчүүл яа энийг гэсэн тэрийг гэсэн гэдэг ингээд ерөөсөө ингээд тайван байдаггүй.
амьдралд бүр ингээд жижиг сажиг бүх зүйл дээр ингээд анхаарлаа хандуулдаг. Энийг ингээд ингэдэг. Энийг ингээд жижигэн бүх зүйлээр нь анхаарлаа хандуулж байгаа. Тэнгүүтээ бас жоохон gossipтэй. Яг юм. Хил авдаг. Жоохон хил авдаг. Гэхдээ бас ховж ярих маш их дуртай хүн бол. Дими юмнууд ярина л гэсэн үг. За тэгэхээр яг ингээд энэ дээр яг өөх зөвлөгөө гэх юм бол сайжид дээрээс сайн зан чанарууд буюу юмыг том зургаар нь харах хэрэгтэй. Тэр жижиг сажиг ингээд амьдралд хандж байгаа тэр одоо хандлага болоод илүү том зургаар ингээд харах юм бол чиний яг нөгөө нэг тарих толгой чинь хүртэл ингээд сэргээд арай жоохон тайван байх одоо нөхцөл болцоо чинь бүрднэ гэсэн үг. За тэгээд дээрэс нь өөрийн ертөнцийг үзэх үзлээ төлөвшүүлэх хэрэгтэй. За адал явдал хайх хэрэгтэй. Тийм, адал явдал хайж, аялал зугаал хийж дэлхийн ертөнцийг, хорвоо ертөнцийг танин мэдэх хэрэгтэй. Шин туршлага маш их цуглуулахыг өрнөл хийж өгч байгаа. Тэгээд бас зүүн сонгоо сонсох хэрэгтэй. Яагаад гэвэл номчин бас жоохон spiritual орж штэ. Тэгэхээр зүүн сонгоо бас сайн сонсох хэрэгтэй шүү гэдгийг одоо харуулж байгаа. За одоо Capricorn буюу материал орднууд, Cancer буюу мэлхийний ордны сооднууд. Он цагийн хувьд гэх юм бол 1953 оны 10 сарын 10-наас 1955 оны 4 сарын 2, 1972 оны 4 сарын 28-наас 1973 оны 10 сарын 27, 1990 оны 11 сарын 19-ноос 1992 оны 8 сарын 1, 2009 оны 8 сарын 22-ноос 2011 оны 3 сарын 3, 2028 оны 3 сарын 27-ноос 2029 оны 9 сарын 23 багтжээ. Тэгэхээр ингээд бодоод үзэхээр бүгдээрээ л яг 1 жил 6 сар л байгаа ч тий. Тэгэхээр яг ингээд Cancer-ийн яг ингээд жоохон сул тал, тэнгуүтэй Capricorn-ы одоо сайн чанарыг нь сурах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр Cancer-ийн жоохон сул тал нь болохоор зэрэг яг өнгөрсөндөө хит их зуралддаг тий. Тэгэхээр яг ингээд хүүхэд настай байгаа ч юм уу эсвэл яг өнгөрсөнд болж исэн сайхан зүйлтэйг илүү их зуралдаад тэр үед дандаа ингээд тэгдэг байсан да гэж ингэж бодох, санагалзах. Тэнгүүтээ бас бусдаас жоохон хамааралтай байх. Яг нөгөө нэг хариуцлага хүлээхээс ингэж зайлсхийх. Тэгээд бас сэтгэл санааны байдал нь тогтворгүй байх зэрэг одоо шин чанарууд нь гарч ирж байгаа маа. Тэгэхээр болохоор зэрэг яг ингээд Capricorn-ийн шин чанарыг илүү их ингээд сурах хэрэгтэй болж ирж байгаа. Тэгэхээр Capricorn болохоор зэрэг яг ямар үлээ те яг өөрөө болохоор зэрэг яг юм амбицлагтэй яг ингээд амбицлаг тэгээд ингээд шудраг, шулуун, шууд хийх зүйлээ ингээд хийлэг баттай. Тэг хариуцлагаар дүүрэн, сахилэг боттой тийм урд шүү дээ. Тэгэхээр ингээд хариуцлага, сахилэг бот зэргийг хөгжүүлэх хэрэгтэй байна. За тэгээд өнгөрстөө ингээд орхих хэрэгтэй байна. Яг ингээд санаж дурсаж болно. Гэхдээ зурлаад ээж болохгүй. Өнгөрсөн зүйл рүүгээ эргэж хараад очиод буцаж одоо амьдралгаа татаадах шаардлагагүй. Одоо амьдрал. Одоо хийчээ гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр ингээд бисээ бодлоо л доо. Cancer ч юм болохоор зэрэг яг нөгөө нэг юм одоо шууд агуу гэдэг лүү тий. Агуу руугаа шууд ингээд хурдан орчдөг шүү дээ тий. Тэнгүүд чи Capricorn буюу матрик бодоод үзсэн юм. Матар чи нөгөө нэг ямаа шүү дээ тий. Тэнгүүд ямаа болохоор зэрэг яг нөгөө яг юм ихц уулан дээр хүртэл ингээ алхаж явж чаддаг шүү дээ. Тэгэхээр яг ингээ энийг бодолцож үзэх хэрэгтэй. Яг юм комфорт зоноос ингээ гарах хэрэгтэй шүү. Тэгэхээр ингээд Cancer сауднууд бахаар бас жоохон хэцүү байх хандлага байдаг юм шиг одоо ажиглагдчих чинь тий. Яагаад гэвэл Cancer чинь яг өөрөө яг ингээд одоо комфорт зоныг илэрхийлж байгаа. Тэнгүүд комфорт зоных нь орд дээр комфорт зон байхаар бас ингээд гарах гэж маш их хэцүү байх юм. Тийм тохиолдол гарах юм шиг санагдчихэв. Тэгээ бас нэг нөөдүүд чинь бусад гаргуудтай чинь бас холбоос бүсэн гэж байгаа. Тэрнээс шалтгаалаад бас амьдралынхаа ингээд зам мөрийг хөөгд явж хат ямар юутай ингэж зөрчил үүснэ гэдгийг бас одоо гариг хооронд үүсэж байгаа холбоосуудаар харж байна. За тийм ээ. За одоо тэгвэл шууд хумхын орд руугаа оръё. За хумхын ордны нортнууд
Леогийн согтнууд. За энэ хүмүүс нь болохоор зэрэг 1952 оны 3 сарын 29-ноос 1953 оны 10 сарын 9. 1970 оны 11 сарын 3-наас 1972 оны 4 сарын 27, 1989 оны 5 сарын 23-наас 1990 оны 11 сарын 18. За 2007 оны 12 сарын 19-ноос 2009 оны 8 сарын 21. За тэгээ ирээдүй буюу 2026 оны 7 сарын 27-ноос 2028 оны 3 сарын 26-ны хооронд төрсэн хүмүүс энд хамаарах тань. За тэгэхээр яг нөгөө нэг Леогийн жоохон сулдаал тэгээ Aquarius-ийн сайн тал гэсэн үг шүү дээ. За тэгэхээр өөрийгөө бас хитд өгүүлэх гээд хандлагатай. Одоо өөрийнхөө нөгөө нэг содон тийм байдлаараа илүү хөт өгүүлэхгүй те. Яг ингээд би юм содон байгаа танд бүгдээрээ ингээд надаар ингээд бахарах би угаасаа гэдэг ч юм уу те. Яг ингээд бос хүмүүс бүгдээрээ ижилхэн шүү гэдгийг ингээд мэдхгүйгээр бусдаас илүү яг өөрийгөө онцгой гэж ингэж мэдрэх тийм мэдрэмжийг одоо илэрхийлж байгаа. Тэнгүүд хитрхи драматик байх тий. Аливаа зүйл хитүүлж хандах байсан ч тий. Бүх зүйл төр ингээл драматик хандаал. Oh my god. Яа тэгсэн чинь инглээ. Миний сэтгэл амар өндөрлээ. За тэгээд ингэдэг гэж яг хэлээгүй шүү. Ерөөхдөө тийг юмэртөө. Ерөөхдөө нэг юмэрхүү тий. Драматик юм бодгоо байлгах хэрэгтэй. Тийм тэгэхээр яг ингээд ийм байдаг штэ бас нөгөө тий. I'm not a typical girl. Тий. Би тийм одоо юу лээ? Ингийн охин биш шүү. Би бас онцгой охин ингээд тиймэрхүү ингээд мим яваад идэв штэ. Яг тийм гэсэн үг. Тэнгүүт би бол ингээд онцгой. Тийм болохоор чи ингээд намайг хайрлах хэрэгтэй. Би онцгой болохоор бусдаас илүү хайр халамж хүртэх ёстой гэж боддог гэсэн. Тэгэхээр тэр бодлоо авч хаяад хүн болгон ижилхэн, хүн болгон өөр онцгой ингээд шин чанаруудтай гэдгийг ойлгоод тэгээд бас хүн бүхнийг ингээд бүгдийг байгаагаар нь хүлээж аваад бүгдийг нь хайрлах хэрэгтэй гэдгийг сануулж байгаа. Тэгээд бас нөгөө нэг Леоч нь болохоор зэрэг евро нэгэн зүйл хүсэж байгаа бол тэр зүйлээ яг одоо ингээд авахыг ингээд хүсдэж штэ тий. Яг одоо л авна би ингэх ёстой би ингээ одоо амар байна гэж ингэж одоо тулгын шаарддаг. Тэгэхээр тэр зүйлээ ингээ бодоод болоод аливаа зүйл цаг хугацаа гэж байгаа шүү гэдгийг санах хэрэгтэй. За дараа нь хамгийн сүүлийнх буюу загасны ордны нотнуудтэй охины ордны сотнуудтэй хүмүүс таарж байна. За тэгэхээр энэ цаг хугацаанд төрсэн хүмүүс юм бол 1950 оны 7 сарын 27-наас 1952 оны 3 сарын 28. За 1969 оны 4 сарын 20-наас 1970 оны 11 сарын 2. Тэгээд 1987 оны 12 сарын 3-наас 1989 оны 5 сарын 22. 2006 оны 6 сарын 23-наас 2007 оны 12 сарын 18. 2025 оны 1 сарын 12-наас 2026 оны 7 сарын 26 гэсэн. За тэгэхээр ер нь Aries-ийн дараа хэдүүлээ Нортнууд Pisces руу орно гэсэн. За тэгэхээр Virgo-гийн жоохон султал Pisces-ийн сайн шин чанарууд гэсэн. Тэнгүүд Virgo болохоор зэрэг жоохон peak шүү дээ тий. Perfect байдлыг чухалчилдаг. Тэгэхээр амьдралдаа жоохон ингээд хитрхи төгс байхыг хитрхи хүсээд тэгээд төгс байдлыг хүснээрээ бас яг өөрөөхөө нөгөө нэг оюун бодол буюу тэр одоо тарих толгоогоо хитрхийх ингээд ядраад тэгээ бас хит их ажиллана. Тэгээ хит их ажилгүйгээр хайж гисэн гэртээ налаагаад амрахыг ер нь л зөвлөж байгаа гэсэн. Бас ингээд өөрөө ингээд дотоод ертөнцөөрөө аялаад олон одоо сонирхолтой зүйл ингээд бодож тайвширдаг ч юм өөрийгөө тайвшруулж авах хэрэгтэй. Тэгээ бусдын яг ингээд дутагдaltaй зан чанарыг биш бусдын яг сайн зан чанарыг нь хараад тэгээд бусд хүмүүсийг инрэнгүүгээр хайрлах хэрэгтэй гэдгийг сануулж байгаа. Тэнгүүдээ аливаа зүйлийг ингээд бүр ингээд заавал би энийг төгсөх ёстой, заавал одоо энэ зүйл юм байх ёстой гэсэн шаардлагууд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бүх зүйлүүдийг яг ингээд аливаа зүйл төгс байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг өөрийнхөө хэмжээнд хамгийн төгс гэснээр хийгээд тэгээд яг ингээд болох хэрэгтэй шүү гэдэгдээ сануулж байгаа. Тэгэхээр яг ингээд жоохон
сонирхол юм ярих гэдэг л да. Зэ. Гэхдээ зүгээр яг ингээд хэлэх гэсэн санаа нь болохоор зэрэг яг ингээд төгс байдал руу тэмүүлэх юм бол чи яг өөрийгөө зүгээр л алж ийн гэсэн үг. Яагаад гэвэл чи маш их ингээд зав хугацаа алдж байгаа. Чи маш их стрессн. Тархины эсүүд чи үхэн. Гэхээчлээ махад эрүүл мэндээр хохирно. Аха. Тиймэрхүү зүйлсийг илэрхийлж байна. Тэгээ нортнуудын хувьд бол юм байна. Тэгэхээр амьдралдаа бас ямар зүйлийг ингээд зорих хэвтэй юм бол би яг амьдралаас ямар сургамж хичээлийг би сурах хэвтэй юм бол гэдгийг ер нь нортнууд бидэнд хэлж өгч байна. За тэгээд хэрвээ одоо нортнууд нь ямар нэгэн байдлаар өөрийн чинь гарахтай таагүй бол бас зэрэг үүссэн байх юм бол тэр ингээд зарим талаараа таны ингээд амьдралдаа зориж сурах зүйл цаад болох хэдий ч та бол тэрийг одоо зохицуулаад чамайг өөр нь суралцах боломжтой. За тэгэхээр амьдралынхаа энэ талуудыг ер нь сайн хөгжүүлээд өөрсдөндөө шинээр өсөлт твшилт бий болгоцгоё гэж уриалж байна. Сонгуулийн сурчлагаа юм аа. За ингээд энэ хүртэл сонссон та бүхэнд баярлалаа. 14-р дугаар байлаа. За нортнууд болон саутнуудын тухай товч яриад тэгээд бас яг ингээд ордууд дээр ярьлаа. За тэгээд одоо бас дандаа сонсдог хүмүүстээ бүгдээр баярлалаа. За тэгээ гой комент бичээд өөрийнхөө гой туршлагатай холбоотой зүйлсийг хуваалцаарай. За тэгээд дараагийн эпизод болохоор бид хоёр ер нь манталт ордууд руугаа яг гүнзгий орно гэж бодож байгаа. Тэгэхээр та бүхэн төрсөн хэсэгтээ хараад манталт ордоо сайн тогтоогоод байгаарай. Тэгэхээр бид хоёр манталт ордон дээр ер нь 1-р гэрээс ахаад 10-р гэр 12-р гэр дуустал ингээд амар сайн бүтээр болохоор нэг ордон дээр бараг нэг эпизод болж магадгүй. Тэгэхээр сайн бэлтгэлтэй гараа гэж хэлж байна. Тэгээд бас эхний ордон Aries биш шүү. Бид хоёр дандаа Aries-с эхэлнэ. Яагаад хамгийн сүүлдээ эсвэл голоос эхэлж болдог юм бэ? Тэр тийм болохоор бас сюрприз байгаа. Сюрприз аа. За. За ингээд баярлалаа.